Түрүү энэ хуулийн төсөл улсын хурал дээрс ботсон. Тэгээ улсын хурал дээрс ботсны дараагаар манай засгийн газар улс орон тэрэгтэй хамгийн чухал 2-3 төсөл улсын хурал дээр ингээ унлаа гэдэг шүүмжийг улсын хурал руу хаягилж бас нэлээд ширүүхөө хилээд байх шиг байна лээ. Нэг зүйлийг энд хэлэхгүй бол үнэхээр болохгүй байгаа даа. Ер нь засгийн газар өөрийнхөө ажлыг өөрөө хийж сурах хэрэгтэй. Төсвийн хүрээнээс гадуур төсвийн сахилгатыг алдагдуулахад болзошгүй. Гэхдээ авсан зээлийнхаа ашиглалтыг нэмэгдүүлэе гэж байгаа энэ бодлогоо өөрсдөө өөрийнхөө нэрээр өргөн бариад улсын хуралд оруулж ирэх хэрэгтэй байхгүй юу? Тэгсэн харамсалтай засгийн газар зайл хэрэгсэн. Энэ зайл нэг удаа биш 2-3 удаа харагдаж байгаа. Улсын хурлын гишүүдээр өргөн бариулдаг. Ард нь засгийн газар нуугдчихдаг. Тэгээ алдаа эндэгэл юм уу эсвэл муу нэр болвол улсын хурлын гишүүд өөрсдөө тэрийг үүрнэс гэж бодд юм яа. Энэ буруу байгаа байдлаас чинь болоод энэ төслүүд буцаж явсан шүү дээ. Тэгэхээр засгийн газар өөрөө өөрийнхөө нэрээр ийм асуудлаа өргөн бариад бодлого нь юу байгаа юм тайлбараа хийгээд улсын хурал дээр асуудал шийдвэрлээд явж сурах хэрэгтэй цаашдаа. Тэгэхгүй бол улсын хурлын гишүүдээр могоо бариулж байгаа юм шиг нэг ийм ажил хийлгээд тэгээ яг энэ үндсэн дээр бол гүйцэтгэх эрх мэдэлд худалдагдсан улсын хурлын гишүүд байгаа юм шүү гэдэг эргэлзээг олон нийтэд төрүүлж байгаа. Маш их том хэмжээний мөнгөн дүнтэй төсвийн гадуур зарчим мэдэж явах гэж байгаа энэ асуудлыг өргөн бариад хилцүүлж байгаа улсын хурлын гишүүдийг ард иргэд ингэж хардах нь зүүн хэрэг шүү дээ. Энд чинь улс төрийн авилга яваад байгаа юм шүү. Энэ төсвийн ард дээр энэ улсын хурлын гишүүд засгийн газрын өмнөр орж ажил хийж төсвийг ингэж бужигнуулж байгаа чинь ардаа ямар тохироо хийсэн, ямар хэмжээний мөнгө сонирхол явж байгаа юм. Ийм байдлаар улсын хурал засгийн газар хяналт тавих ёстой чиг үүргээ эсрэгээр нь засгийн газрын өмнөөс улсын хурал руу асуудал нь барьж ордог гал хамгаалагч хийж байгаа чинь парламентын нэр хүндийг бас унахад хүрэж байгаа. Тэгэхээр ийм зарчмын бөгөөд суур шинжтэй энэ алдаагаа засаад өнөөдөр улсын хурал өөрөө оруулж ирж байгаа нь бол таатай байна. Ер нь бол улсын хурал дахиад дотроо бол энийг бас нэлээд сайн ярих хэрэгтэй. Парламент гэдэг бол төлөөлөл хууль тогтоох засгийн газарт хяналт тавих үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж байгаа. Гэтэл засгийн газарт хяналт тавих ёстой сайдууд нь засгийн газрын нэрийн өмнөөс төсвийг 2 болгох, төсвийн сахилгатыг алдагдуулах, дараа нь хяналт тавихад буцаад ашиг сонирхлын зөрчил үүсэх ийм хэмжээний ажил хийдгээ бас улсын хурлын гишүүд болох ёстой байх. Хамгийн гол нь засгийн газар улсын хурлын гишүүдээр өөрсдийнхөө галтай сэдвийг бариулж гал баригч хийлгэдэг бас болох хэрэгтэй байх. Сүүлдээ засгийн газрын нэр цэвэр улсын хурал нь авилга уулуурхай авилгын үүр уурхай болцсон тийм болж харагдаж шít. Сүүлдээ засгийн газар нь хэвлэр PR хийгээд мөнгө тараагаад улсын хурлыг ямар муу муухай болох тухай өөртөө цаана ард нь ямар ариун цэвэр болох тухай тийм PR-ыг сууж шít. Тэгээ ийм байдлыг бол дахиад гаргамааргүй байна. Улсын хурлын дарагч энэ дээр анхаармаар байна.